За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Би CCICM-ийн ижиг компани тоног төхөөрөмж хариуцсан мэргэжилтэн инх эрдэнэ байна. За тэгээ манай компани ерөнхийдөө дийлэнх тоног төхөөрөмжийн дийлэнх хувийг хятадын CKIC компани тоног төхөөрөмжүүд эзэлдэг. Үүн дээрээ тулгуурлаад CKIC компани маань инженер Кен ирсэн байгаа болохоор энийг олзуурах гэж аваад надад нэг асууж тодруулахаар хэд хэдэн асуулт байсан. Тэгээд энийг ганцаараа биш бас та бүхэнтэй хуваалцъя гэдэг шагахтайгаа хамтраад видео маягаар оруулж байгаамаа. За тэгээд Кенийг ингээ хүсэлтээ маань зөвшөөрөөд ярилцлага өгөөд ингээ хамт байж байгааг баярлалаа. Тэгээд та CKIC компанийнхаа талаар товч танилцуулж өгч байна. Ер нь 92 оноос одоо хүртэл манай компани үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд 92 он байгуулагдаад 4-5 жилийн дотор хятадынхаа баг одоо хамгийн том юм нүүрсний шинжилгээний тоног төхөөрөмжийн үйлдвэр болсон юм аа. Тэгээд бид нар болохоор одоохонд бол ганц нүүрсний шинжилгээний үйлдвэр төдийгүй нүүрсний лабораторийн ер нь бүх төлөвлөгөө дээж авал дээж бэлтгэл шинжилгээ их бүх процессыг хамарсан ийм хүү шинжилгээний зөвлөгөө болон ийм шинжилгээг нь хийдэг ийм компани маа. CKIC компани болохоор 1992 онд Хятадын Чаншад байгуулагдсан. Тэгээ өчигдөр болохоор яг манай Чанша Кавин компани 33 жилийн ойд төрсөн өдөр болж байгаа. Тэгээд за баярлалаа. Тэгээд үндсэн асуултнуудаа орё. Тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангахын тулд ямар төрлийн урьдчилан сэргийлэх үйлчлэгээ хийж байвал хэрэгтэй вэ? Ер нь бол шинжилгээ хийхээс өмнө заавал төхөөрөмжийн чагсах хэрэгтэй. Ганц төхөөрөмж биш. Жишээлбэл хий, бодис, цахалгаан, тэгээд аюулгүй ажиллагаа, тэгээд одоо хийх чигээ дээжийн байдал, тэгээд зарим тоног төхөөрөмжтэй хөрвөл урьдчилж нөгөө 20-30 минут асаах. Тэр үеийн заавал урьдчил. Нөгөө стандарт адлын заавар гэдэг уулын үйлдвэрээс наашаага өгсөн байгаа. Тэн дээр уулын бүр бичсэн байгаа. Тэрийг хараад адлах тулаас бил. Тэгэхээр стандарт ажиллагааны заавартай гэхэд ажил хүн маань маш сайн танилцсан байх хэрэгтэй тийм. Тэгвэл одоо тоног төхөөрөмж дээр ажиллаж байгаа хийвч маань тийм засвар үйлчлэгээ хийдэг. Тэгээд засвар үйлчлэгийг хийхийн тулд юуг анхаарах вэ? Тэгээд засвар үйлчлэгээ хийж байгаа тохиолдолд дор мэдээ оролдож болохгүй тоног төхөөрөмж нь оролдохын тулд дор мэдэж оролдож болохгүй. Эсвэргээр оролдохын тулд үйлдвэрлэгчээс одоо Кенээс зөвлөгөө авах хэрэгтэй. Ямар сэлбүүд, ямар засвар үйлчлэг байдаг вэ? Тиймэрхүү юм байдаг үү? Ер нь лаборатори ерөн техникийн тийм асуудлуудыг бол өөртөө бол засвар хийч болно. Жишээлбэл одоо дэж буруу цаагаад байна. Иймэрхүү ерөн асуудлууд бол ер нь нөгөө төхөөрөмжтэйг дагуулж ирсэн стандарт адлын заавар дээр ийм асуудал тохиолдсон байдлаар ер нь яаж асуух ямар юм өөрчлөх ёстой гэдэгт нь заасан байгаа. Гэхдээ зарим нэгэн одоо тентийн тохиолдол төхөөрөмж ажиллахгүй байгаа. Эсвэл самбар нь буруу заах, эсвэл янз бүрийн шалтгаанаас өмнө тохиолдож байгаа хөө иймэрхүү асуудал хэрвээ тулгарсан байж байгаа тохиолдолд заавал урьдчилж CKIC үйлдвэртэй нь холбогдож зааварчилгаа авчиж засвар хийх шаардлагатай юм аа. За тоног төхөөрөмж дээр одоо ингэдэг л калибрашн хийдэг л дээ. За ерөнхийдөө бол манай дээр бидний баримталж байгаа бол үндсэндээ 4 нөхцөл калибрашныг хийгээд байгаа. Засвар үйлчлэгээ хийсэн тохиолдолд калибрашн хийж байгаа. Тухайн тоног төхөөрөмжийг байрлалаас нь өөрчилсөн тохиолдолд зөөвөрлж тэрвэрлэх үед калибрашныг хийж байгаа. Төлөвлөгөөний дагуу шалгалт хуруулгыг хийх. Калиброкийг хийхдээ ер нь юуг анхаарах вэ? За тэгээд калиброкийг хийхэд одоо нөгөө дээжний утга байна л да. Жишээлбэл нүүрсний одоо хамгийн бага утга ч юм уу хамгийн дээд утга. Тиймэрхүү стандарт дээжүүдийг сонгоход яаж сонгох зөв калибрашн болдог вэ? Ер нь тоног төхөөрөмжөөс шалтгаалаад калибрашн шалгалт тохируулгын адилхан байдаг юм аа. Жишээлбэл хэлбэл одоо илчлэгийн төхөөрөмжөөр авч хэлбэл 3 сард нэг ус байлдаг. Тэгээ ус салсан тохиолдолд заавал калибрашн хийн. Тэгээд жишээлбэл
бомб нь өөрчлөлт бомбын салхи үед бас заавал хэрэгжүүлсэн байх шаардлагатай. Тэгээд жишээл хөхүүрийн төхөөрөмж дээр бол уусмал салгацсан тохиол заавал калибрашн хийх шаардлагатай. Уусмал шатаа хоолойг зарсан ч заавал калибрашн хийсэн. Тиймэрхүү байт юм аа. Тэгээд калибрашнээс өөр илүүтэйгээр бас заавал verification баталгаажуулалт гэх юм хэлтэй. Тэр бас өдөр тутамдаа заавал харж байх хэрэгтэй. Дижитал зүг зааж гэнэ үү гэстэй. Тэгээд калибрашн хийхэд стандарт дижитал сонголтын талаар ийм дээд утга, доод утгыг яаж сонгох гэж хэлвэл жишээл одоо фторын багц, тэгээ хөхрийн багцан дээр ер нь бол стандарт дээр дунд дээд дунд доод гэдэг 3 зүйлийн дээжүүд бол ер нь байгаа. Тэгээд энэ дээжийг сонгохдоо заавал стандарт дээж чинь чиний шинжилгээнд хамрагдах байгаа бүх дээжүүдийн чинь нөгөө утгаас дээд утгын дээс байх хэрэгтэй. Калибрашн хийгээ нөгөө стандарт дээж чинь доод утга нь заавал шинжилгээнд хамрагдж байгаа дээдний доод утгаас илүү доор байсан байх хэрэгтэй. Хамарсан байх тохиолдолд калибрашн зөв хийх гэж байна. Одоо ингээд тоног төхөөрөмжээр гарч байгаа хиймч маань тийм тухайн тоног төхөөрөмжийг ингээд хэвийн аль болох удаан эвдэрлэгүй ажиллуулахын тулд ямар зөв арга барилыг эзэмшсэн байх хэрэгтэй вэ? Ер нь бол тоног төхөөрөмжийг удаан ашиглахын тулд тухайн хийн чинь шинжилгээний дараа заавал нөгөө цэвэрлэгээний ажиллагааны заавал сайн хийсэн байх хэрэгтэй. Жишээл одоо фторын багц дээр авч хэлэхэд фторын багцыг шинжилгээний дараа нөгөө энгийн цэвэрлэгээ тэгээд дотор нөгөө цахилгаан моторын заавал гаргаад цэвэрлсэн байх хэрэгтэй тогтсох хугацаа. Тэгээд жишээл 500 гарацаас доошогоо ороогүй тохиолдолд нөгөө тогийн салгаж болохгүй, хааж болохгүй. Заавал тэрнээс доошоо байж маш төхөөрөмжөө хаах муучрах хэрэгтэй. Тэрнээс өмнө муучрахаар доторх цахилгаан хэрэгсэл нь гинтэх тийм эрсдэлтэй байдаг юм аа. Жишээл тэгээд хөхрийн багцанд болохоор шөндөө шинжилгээ байхгүй үед электроник электроникийн заавал гаргаад боромгийн шилэн саунд нь буцаад хийсэн байх. Иймэрхүү заалтуудыг ер нь стандарт алын заавал төхөөрөмжийн паспорт дээр ингээд хамт ирсэн байгаа. Тэрийг ингээд яг цанх мөрцсөн тохиолдолд бол ер нь төхөөрөмж асуудал удаан ашиглах боломжтой. Тэгэхээр ерөнхийдөө тоног төхөөрөмжийг аль болох сайн удаан ажиллуулъя, гантай хэрэглэе гэх юм бол цэвэрлэгийн үйлчлэгээ бас чухал гэж хэлээд байна шүү дээ. Тэгэхээр бас цэвэрлэгийн үйлчлэгийг бас нэлээд сайн анхаарах юм. Тэгвэл та сая манай нөгөө өмнөх аваатын салбар гэдэг одооний салбаруудаа нэлээд явж үзлээ. Цэвэрлэгийн үйлчлэгийн дээр бас нэг харьцангуй дутагдaltaй талууд байдаг. Цэвэрлэгийн үйлчлэгийг хийхин тулд тухайн багцыг юу гэдгийг энэчнээс өгөөд өөр газар аваачаад цэвэрлээд байна. Ингээд тоног төхөөрөмж ингээд банк энэ давтамжтай хөдөлгөөнд байр юу гэдгийг одоо байрс нэг байршлаас нь хөдөлгөөд зөөвөрлөд байна. Энэ маань ерөнхийдөө эрсдэлтэй вэ? Ер нь бол сая манай аваатын лабораторид очиж харцаад бидний хиймчүүд болохоор шинжилгээгээр бол ер нь сайн эзэмсэн сайн нэгддэг. Гэхдээ тоног төхөөрөмжийн талаар тоног төхөөрөмж өдөр тутмын цэвэрлэгийн үйлчлэгээ тэгээд ер нь арчилгааны талаар ер нь мэдээлэл ер нь дутуу байх шиг харагдсан. Энэний гол шалтгаан нь болохоор бид нар сургалтаа ер нь бол дутуу хийгээд тэгээд мэдээлэл сайн өгч чадсан угаас болсон юм гэж хараад байна л да. Тэгээд саяны таны яриад байсан өдөр тутмын цэвэрлэгээ нэг хоног төхөөрөмжийг өөр тийшээ зөөвөрлөд цэвэрлснийхэн дараа буцааж авчирдаг. Бидний яг энэ асуудлын талаар бидний үйлдвэрийн талаар асуудал ингэж зөвлөхгүй байна. Болж байл болохоор байрны хөдөлгөөгөөр цэвэрлэхийг хичээгээрэй. Учир нь та нар төхөөрөмжөө шилжүүлээд буцаж наашаага ухсрах ийм тохиолдолд нэгтлээ төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл нь гэмтэх магадaltaй. Тэгээд бас сайн хэлсэн нөгөө буруу заах магадaltaч байдаг. Уус мөс хөдөлснөөс болж тиймэрхүү юу н асуудалтай байдлаас ер нь бол тухайн байрны цэвэрлэгийг юм хийсэн хийхийг зөвлөж байна. За тоног төхөөрөмжийн орчин ирж болго гэж хэлдэг. Орчин дээр болохоор яг хөө саяны цэвэрлэгийн үйлчлэгээ бас орчиж байгаа юм л та. Мэдээж тоостоор хөсөлтэй байвал
ямар хөвөлтэй байх вэ гэдэг тодорхой. Нөгөө талаас гэх юм бол одоо XRF-ийн төхөөрөмжтэй жишээ аваад ярих юм бол хэтэрхий ийм өндөр температуртай бас тэ 20-30 градусын тийм нэлийн халуун дүүрөнд байлгавал зүгээр байдгүй, айцвал аль сэрүүхэн өрөөнд ажиллавал зүгээр байдгүй. Тиймэрхүү маягаар юм уу тоног төхөөрөмжүүдийн орчны температур бас их нөлөөлдөг бай. Ер нь лабораторийн орчинд тоног төхөөрөмжүүдийн ингээд орчны байдал тэгээд температур бол маш их нөлөөлдөг. Жишээлбэл саяны XRF гэхээр XRF бол water очоод илтгэхийн өрөөтэйгээ хамт тавьсан байдаг. Тэр үл ер нь маш зөв байсан. Чин XRF бол харьцангуйгаар нарийн тийм тоног төхөөрөмж. Тэрийг ер нь бол тийм өндөр температур ер нь байлгаж болохгүй. Тэгээд жишээл 35-аас дээш 38-аас дээш 40-оос дээш гарахаар бол ер нь төхөөрөмжийн шинжилгээний үр дүнд бол маш их нөлөөлт юм байна. Тоног төхөөрөмжийг одоо бас хэвийн удаан ажиллуулахын тулд цаг ашиглалт ер нь хэр чухал байд юм бол бид нар одоо тоног төхөөрөмжүүдийг аль болох ингээд тууштай ажиллуулад байнгын ажиллагаатай байсан зүгээр үү аль эсвэл зарим шинжилгээгүй үедээ бол зарим тоног төхөөрөмжүүд аль болох амраагаад тэгж ажиллуулсан зөв байдгүй. Ер нь бол адилхан тоног төхөөрөмждөр тавьдаг шаардлага адил байдаг. Жишээл одоо илчлэгийн төхөөрөмж дээр бол тийм сан шаардлага байдаггүй. Жишээ тэр өндөр температурт дадлахгүй. Жишээл хөхрийн төхөөрөмж, фторын төхөөрөмж, иймэрхүү төхөөрөмж дээр бол ер нь тэгж удаан цагаар 20-с дээш цагаар ингэж адлсан тохиолдол ер нь бол төхөөрөмж амруулахгүй үргэлж асаалттай байх тийм тохиолдолд төхөөрөмжийн насжилтын маш ихээр багасгадаг. Тэгээд төхөөрөмжийн дотоод өвдөл гэмтэл нь ихсдэг болохоор ер нь иймэрхүү өндөр температурт халдаг энэ төхөөрөмжүүдийг бол аль болохын дотор шинжилгээнд байхгүй машина унтраагаад төхөөрөмж явуулжгаад амруулж ихийг ер нь хичээсэн байх. За одоо ингээд манай компани одоо ингээд байгууллагад тэрүүгээр бас тодорхой хугацааг өнгөрүүлээгүй байна. Тэгвэл шинээр байгуулж хийж байна. Таны хувьд болох юм бол одоо тоног төхөөрөмжийн тал дээр илүү туршлагатай олон жил ажилласан хүний хувьд сэлбэг хэрэгслийн тал дээр ямар зөвлөгөө байна? Онцгой эвдрэх шаардлагатай анхаарал хандуулах, нөөцөнд байлгах шаардлагатай сэлбэг хэрэгслүүд тиймэрхүү юмнууд юу байдаг вэ? Тэр талтай тайлбарлаж. Ер нь бол ажлын тоног төхөөрөмжөөс шалтгаалаад тоног төхөөрөмжийн сэлбэг нь өөр яг анхан гэмтгсэх нь өөр байт юм аа. Тэгэхээр манай компани бол ер нь олон жилийн туршлагаар аль тоног төхөөрөмждөр бол ер нь удаан ажиллахаар ямар сэлбэг хэрэгслүүд амархан эвдэл гэдэл солих шаардлагатай байдаг. Тэрийн зах зээлтийн танаар явуулсан танаар болохоор өөрсдийнхөө компанийн лабораторийн шинжилгээний ачааллаасаа шалтгаалаад хагас жилтэй юм уу жилтэй хэдэн сэлбэг захаал гэдгээр захаалгаа манайх явуулж байна. Тэгээ манай компани зүгээс ер нь бол ийм сэлбэг засварын талаар сургалт зохион байгуулалт энэ жил дотор. Тэгээд ер нь бол манай CCIC компаниг бас ер нь CKIC дээр хурж чад энэ сургалтанд хамрагдаад тоног төхөөрөмжийн сэлбэгийн талаарх мэдээллийг авахыг хүсэж байна. За тэгээд ерөнхийдөө би дөрөв хэлсэн шиг компаниас үйл ажиллагааны явуулж ирэхэд хэдэл удаан хугацааг өнгөрүүлээгүй байгаа. Тэрнтэй холбоотой одоо компаниас дэвж байгаатай холбоотой тоног төхөөрөмжийг хариуцсан бас ажилтан томилогдоод одоо илүү нөгөө тоног төхөөрөмжтөө хэвийн ажиллагаатай бас үнэн зөв үр дүн гаргахын тулд энэ лугаа илүү анхаарал хандуулж эхэлж байгаа. Тэгээд энэний үндсэн дээр бас танаас асууж тодруулах зүйлүүдээ асуулаа. Та бас бидэнд мэдлэгээ хуваалцаж танилцуулсанд маш их баярлалаа. Та нарт бидний өгчөөр мэдээлэлээр болсон бол тэгээд тэнд маш их баяртай. Тэгээд ер нь таныг бас ингэж ярьцлахын болсон маш их баярлалаа. Ерөнхий тоног төхөөрөмжийн талаар ажиллах болон ажиллах зарчмын талаар мэдээлэл авлаа. Тэгээд цаашаа бол ерөнхийдөө тоног төхөөрөмж тус бүгдээр нь калиброг хийх, тоног төхөөрөмжтэй харьцах. За тэгээд хэрхэн зөв харьцаж явах вэ? Тиймэрхүү талаар тус нь сургалт бэлдэж мөн видео дээр оруулнаа. Тэгээд баярлалаа. Thank you. Thank you. Баярлалаа. Баярлалаа.